Цэвэр усан үзмийн шүүснээс гаргаж авдаг дарс хэмээх гайхалтай ундаа түүний хэрэглэх соёл хүн төрөлхтний түүхэнд бий болж улмаар 21-р зууны соёл хүмүүнийг тодорхойлох хэрэглээ болж чадсан. Тэгвэл тэрхүү зохистой хэрэглээг Монголд бий болгож ажиллаж ирсэн Ноён уул эрдэнэ компани анх удаа World Wine Expo 2015-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сэтгэл тогтоосон цаг учир та бүхний өмнө Ноён уул эрдэнэ компанийн ерөнхий захирал Хаттай Хөмшин баяр таныг World Wine Expo 2015-ыг ээж үг хэлдэг хэмээн хүндэтгэн өргөж байна. Эхэн зочдтой бүгдээр халуун алдаршилтаар угтаамцгаая. Эрхэм хүндэт ноён хадгалтай нараа, эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт хамтран ажилладаг түншүүдээ өнөөдөр энэхүү дарсны үзэсгэлэн маань олон нийтэд нээлттэй нэг дор маш олон үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг амтлах, өөрийнхөө амтыг олж авах бас энэ бас юм сайхан бас боломж бас бидэнд өгж байгаагаар онцлог юм. Нэгдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд World Wine Center-т зохион байгуулагдсан энэхүү экспод дэлхийд нэр хүндтэй 15 дарс үйлдвэрлэгч компани өөрсдийн шилдэг дарсаа зочдод танилцуулахаар хүрэлцэн ирсэн юм. Сайн байна уу? Намайг Юбер гэдэг. Би Калифорни хотоос ирсэн. Анх 1933 онд ах トゥ Гало манай компаниг үүсгэсэн бөгөөд гэр бүлийн компани гэдгээр онцлогтой. Бидний үйлдвэрлэдэг дарснууд монголчуудад монгол хүний онцлог тохирно гэдэгт итгэлтэй байна. Манай бүтээгдэхүүнийг 20-р зууны үед зураач болон элит гаралтай хүмүүс хэрэглэдэг байснаар онцлогтой. Олон жилийн түүхтэй чанартай бүтээгдэхүүнүүдийг монголчуудад санал болгож байгаа да. Баяртай байна. Яг одоо World Wine байран дээр энэ гоё дарсны, шампанскны, орилуун дарсны амтлагаат өдрлөг явж байна. Биднэрт тэр болгон төрөл бүрийн орон орны шилдэг брэндүүдийг дарсуудыг амтлах боломж байдгүй. Тэгээд яг Ноён уулын энд үзэсгэлэн ирснээр одоо зарим нь огт амсаж үзээгүй дарсыг хүртэл амталж байна. Маш сэтгэл өндрэн амттай гоё юм. Дарсны хэрэглээ гүн гүнзгий өргөн утга агуулгыг илэрхийлдэг. Дарсны зөв зохистой хэрэглээ соёлын талаарх сургалт энэхүү экспогийн үеэр зохион байгуулагдсан нь олон хүмүүсийн талархлыг хүлээсэн юм. Маш мундаг юм зохион байгуулсан байна. Иймэрхүү экспонууд бол явагдах ёстой юм байна. Энэ анх удаа Монголд зохион байгуулагдж байгаа болохоор тэрүүгээр онцлогтой хаа. Дэлхийн нийтэд бас ингээд энэ бол бас бүхэл бүтэн одоо соёл учраас одоо судлах нь аюу хэрэгтэй болов гэж бодож байна. Дэлхийн олон улс оронд энэ чиглэлийн экспо зохион байгуулагддаг. Монголд анх удаа зохион байгуулагдж байгаа World Wine 2015-ын үйл ажиллагаа утга агуулга цар хүрээ бусад орныхоос тутгааргүй болж байгааг хүрэлцэн ирсэн гадаадын төлөөлөгч зочид онцолж байлаа. Анх удаа зохион байгуулж байгаа гэхэд Ноён уул компани хамт олон үнэхээр чадварлаг, сайн зохион байгуулж байна. Энэ экспог зохион байгуулснараа Монголын хэрэглэгчид дэлхийн улс орнуудын хамгийн чанартай дарсыг амтлах боломжтой. Манай компани зүгээс ч хамгийн чанартай, нэр хүндтэй бүтээгдэхүүнүүдэд та бүхэнд санал болгож байна. Ноён уул эрдэнэ компани зохион байгуулж байгаа экспо маш амжилттай болж байна. Өчигдрийн хувьд нэлээд олон хүн ирсэн. Өнөөдөр ч гэсэн зочдын хөл тасрахгүй байна. Миний нэг сонирхлыг татсан зүйл гэвэл монгол бүсгүйчүүд оргилуун дарсанд их дуртай юм байна. Энэ нэг гайхалтай санагдаж байлаа. Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Дэлхийн шилдэг дарснуудын сэтгэл хөдлөм гайхам амт, найрсаг зөвлөгөө, халуун дотн уур амьсгал, сонирхол татам уран зураг, дарсны соёл дуурайлсан сургалт гээд үйл явдлаар дүүрэн World Wine Expo 2015 ийхүү амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.